Оройн минь түргэн олгогч нараа. За өнөөдөр би юу хийсэн бэ гэвэл багийнхантай хамт Core Mining-ийн үнэлгээ шинжилсэн. За яг шинжилсэн бэ гэх юм бол New Gold гэсэн компанийг худалдаж авсан. Яг зөвшөөрөгдөөгүй тий. Гэхдээ ерөөдөө саналаа явуулсан. New Gold тэр саналыг хүлээн зөвшөөрсөн. Одоо регулятор хууль зохицуулалтын байгууллага энийг ямар нэгэн байдлаараа зогсоохгүй юм бол энэ ерөөдөө явна. За энэгээр дамжуулаад юу болж байна гэх юм бол Rainy River нэр Afton гэсэн Канадад байгаа New Gold-ийн уурхай орж ирнэ. Та санаж байгаа юм бол New Gold-ийн үнэлгээ бас хийж исэн. Ер нь бас айгүй дэжгүй үнэлгээтэй гарч исэн. Бас нэмээд зэстэй, баг зэргийн зэстэй. Гэхдээ зэс нь айгүй өндөр marginтэй block cave технологиор олборлогддог. Ерөнхийдөө оюутлагатай төстэй. Тэгээ ингээд Core Mining харах юм бол market cap одоо зах зээлийн үнэлгээ 5.6 тэрбум, cash-ийн хасаад өрийн нэмчих юм бол enterprise value 5.7-тай гарч байна. Окей, за тэгээ энэ дээр та бас энийг ерөөхдөө мэдээж attachment-аараа явуулчих. Та өөрөө энэ дээр ажиллаад үзээрэй. За энэ бол нөгөө компани ерөөхдөө олборлолт олборлож байгаа объем тий одоо гарч байгаа алт мөнгө гих мэтчлэн тий алт нь энэ байна. За тэгээд ер нь бол нөгөө өөрийнх нь хэлсэн алтаа нэг үнцээ хэдэн грамм хэдэн доллар олборлох юм бэ гэх юм бол жишээлбэл Las Chispas highlight энэ хоёр Palmarejo Las Chispas ер нь бол нэг үнц алт 900 доллар нөгөөх нь бас 900 доллар гарч байгаа одоогийн байдлаар алтны ханш 4000 доллартай. Тэгээ Rochester, Kensington, Wharf, Rainy River, New Afton 1500, 1600, 1000 доллар, 1300, 1050. За тэгээ эндээ хэдүүлээ бид нар юу хийсэн бэ гэх юм бол жоохон pessimistic тоо тавьсан байгаа. Гэхдээ ерөөхдөө энийг бас жоохон өндөр олгоч гэж бодож байна. Та харж байгаа бол 880. За энийг бас 1000 доллар олгоч. Worst case. За энийг 1650 болгоч. Тэ. Энэ 1750 доллар. Тэгээд нөгөө запас үлдээж байгаа гэсэн үг байхгүй юу? 1150 нэг үнцийг гаргаж байгаа. 1400 окей. This is good. За окей. Окей, энэ бол нөгөө мөнгөний олборлолт энэ байна. Тэ одоо компани басан тоо. За тэгэхээр энэ дээр ер нь бол бас дахиад ер нь бол pessimistic тоо тавьчих. 12, 18, 19. За энийг бүр 12 бол зөв. 18. Окей, энийг бас энийг 20 болгочих. За энийг 15 болгочих. Окей. За тэгээд ер нь бол энд юу тавьсан байгаа юм бэ гэх юм бол нөгөө олборлож байгаа мөнгөн дүн. Одоо хэдээр зарах юм бэ? Одоо жишээлбэл хэдүүлээ ингээ харах юм бол gold price харах юм бол алтны үн ханш 4080 байна. Мөнгөний үн ханш 50 доллар байна. Тэгээд би манай багийнхан яасан бэ гэх юм бол 3700 одоогийн ханшнаас 300 доллар доогуур 42 доллар одоогийн ханшнаас тийм мөнгөний ханшнаас бараг 8 доллар доогуур ер нь бол нэг амар pessimistic биш тий бас тэгтээ бас pessimistic тэгээд ингээд харах юм бол борлуулалтын орлого нь энэ байна. Free cash flow ингээд тавьсан байгаа. Тэгээд энэ жил баг ингээд дуусах гэдэг юм чинь 2%-ийн хоригдуулах хувь дараа жилээс бас зах зээлийн түвшингээс жоохон дээгүүр 12%-тэй. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол 2031, 32, 33 тэр оноос хойш өсөлтийн процентыг 2%-аар тавьсан байгаа. Энийг одоо жишээлбэл 3% болгочих юм бол бусад компаниудаар би яадаг юм бэ гэх юм бол зүгээр 5% гэж тавьчихдаг. Тэгэхдээ ерөөхдөө энэ дээрээ бас 2.5 гэж тавьчих заяа pessimistic. Тэгээд discount rate past horizon ерөөхдөө 12 за 3% тавьчих. 3% тавьсан ч 2.5 үлдээсэн ч яг уу. Тэгээ ямар ханш гарч байгаа юм бэ гэх юм бол Core Mining дээрээ тэг нэлээд pessimistic тоонууд харсан тий. Ерөөхдөө олборлож байгаа хэмжээ нь багаар тавьсан байгаа. Олборлолтын өртгийг өндөрөөр тавьсан байгаа алт мөнгөн дээр хоёлаа. Хоригдуулах хувь discount rate-ийн бас 2%-ээр дээгүүр тавьсан байгаа. Growth нөгөө тооцоолсон хугацаанаас хойш өсөлтийн процент бас багаар тавьсан байгаа. Одоо жишээлбэл энийг яг нөгөө 5%-ээр тавьчих юм бол 39 доллар гарч байгаа. Тэгээ юу гарч эхэлж байна гэх юм бол Core Mining-ийн intrinsic value free cash flow дээр үндэслээд 34 доллартай байгаа юм байна. За тэгээд энэ шин уурхаанууд нь орж ирэхгүй юм бол хамаагүй тий уурхаанууд нь ашигтай хэвээрээ
Тэгээд ер нь бол Curve mining-ийн тоо хувьцааны тоо нэмэгдэж байгаа байхгүй юу? New Gold-ыг яаж авч байгаа юм бэ гэх юм бол cash бас хувьцаагаар авч байгаа. Тэгээд New Gold-ыг авахгүй юм бол хувьцааны тоо багасна. Буурна. Тэгээд ингээ харж байгаа бол энд бүх одоо нэг орлогын тайланаас энэ өөрийнх нь презентацнаас тоонуудыг авцсан байгаа. Та бас энэ харж болно. Тэ ямар өртгөөр ингээд гаргах юм бэ? Бүгдийг тавьсан байгаа. Тийм учраас Curve mining дээр нэг айх юм байхгүй шүү. Тэгээд ер нь ихэвч манай багц дотор байгаа алтны компаниуд дээр ийм үнэлгээ гарч байгаа. За тэгээ өнөөдрийн зах зээлийн апдейт руу орчив. Хувьцааны арилжаа хөрөнгө ололт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө ололтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За. Чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Алтны компаниас эхэлсэн болохоор тийм манай автомата дотор бас Curve mining нилээ гайгүй жинтэй орцсон байгаа тийм учраас та нэг сандрах хэрэггүй шүү. Энэ $3,700 хүрсэн ч за яа би яг SM дээр нэг сүртэй айхгүй. За энэ ингээд доош яваад одоо нөгөө A B C correction ороод $3,700 хүртэл ингээд явсан ч одоо Curve mining-ийн $14 төр авна гэдэг чинь миний хувьд бол хямдхан үнээр авч л байгаа гэсэн үг. Тэгээд магадгүй алт ингээд яг энэ range-ээр ингээд sideways consolidation ингээд яваад байх юм бол бүр сайн. Яагаад гэх юм бол хэдүүлээ зүгээр ингээд туршаад үзчихээ л та. Одоо нөгөө ихэвч компаниуд дээр ерөөхдөө адилхан алтны борлуулалтын үнийг хэдүүлээ жоохон өндөрсчихээ л та. 3,800 3,900 4,000. Окей. За ингээд тэгээд ер нь бол энэс хойш $4,000. За энэ $44 одоо эх онд дараа жил 46. Тэгээд 46 ингээ өргөжлүүлээ явуулчихъя гэх юм бол тэгээ бас сайхан дүн гарч ийн. За тэгээд ерөөхдөө энийг бас 5-аар ингээ үзчих юм бол $44 200% upside байх магадaltaй гэж харж ийн. Гэхдээ ер нь бол за муугаар бодъё л та 3,500-аар үзчихье. Гэхдээ та харж байгаа бол нөгөө гарч байгаа алтны үртэг тий энэ дээр гарч байгаа алтны үртэг энэ компани ашигтай ажиллахаас бараг өөр аргагүй $38-тай ингээд мөнгийг $38-тай ингээд тавьчих. Past Horizon ингээ 2%-ээр ингээ тавьчих. Тэгсэн ч $29-тай гарч байгаа байхгүй юу? Тийм учраас Curve mining дээр нэг эрсдэл миний зүгээс байхгүй ерөөхдөө айгүй хямдэрсэн үнээр худалдаж авч байгаа. Тэгээд за. Окей. Тэгээд одоо мөнгө рүү орчие. Silver-ийн chart яг уу silver намайг баг зэрэг айлгаж байгаа. Энийг яаж харж болох юм бэ гэх юм бол double top гэж одоо харж болно. Гэхдээ хэдүүлээ зүгээр энэ uptrend-ийг ингээ хараад ерөөхдөө bull market дотор явжлаа. Тэ та ингэ харж байгаа юм бол эндээс бас ингээ trend line зурчих юм бол бас илүү огцом тренд байгаа. Double top байлаа гэж бодоход ерөөхдөө ингээд энэ дээр bounce хийгээд за тэгээ ингээд доошоо унаад ингээд тэгээ энэ доошоо ингээд явсан ч ямар хаашнаар бууж байгаа юм бэ гэх юм бол $44 дээр бууж байгаа хгүй. Тэгээд хэдүүлэнгийн энэ Curve mining-ийн үнэлгээ харж байгаа юм бол $42 дээр ингээд тавьсан байгаа. Тэгээд энэ trend line дээр ингээд ирээд хамаагүй. Тэгээ энэ хугацаанд ингээд доошоо унаад заяа. Энэ мөнгөний үн хаш correction ороод дараагийн leg up хүртэл ингээд доошоо яваад энэ хаваар Curve mining-ийн хувьцаа одоо нэг $14-тай байгаа юм бол $9 $10 руу унах юм бол баярлах хэрэгтэй байхгүй юу? Окей. Тийм учраас хэдүүлээ ингээд одоо юу болсон байгаа юм бэ гэх юм бол энийг ингээд мартаж болохгүй заяа. Ягаад гэх юм бол бид нэр ирээдүйн хөрөнгө олт хийж байгаа. Окей. Ирээдүйн юунаас одоо нөлөөлөж байгаа юм бэ гэх юм бол борлуулалтын орлого ашигаас яаж байгаа. За тэгээ хэдүүлээ ерөөхдөө хизэнээс ерөөхдөө энэ компани алтны компаниуд л хөрөнгө олт хийгээд ихсэн бэ гэх юм бол
Тэ? Өнгөрсөн жилийн энэ 1 сараас 2 сараас хөрөнгө олт хийж эхэлсэн. Тэгээд алтны хаан шидэр байсан, мөнгөний хаан шидэр байсан байх юм бол 32-тай. Тэгээд алтны хаан харах юм бол тэ инээдтэй тоон дээр байсан байгаа хгүй. За 2 сараас ингээ харах юм бол $2,700 байсан. Тэгээд юу болж байна гэх юм бол нөгөө компаниуд энэс хойш энэ хүртэл энэ ашгийг ингээд хийж байгаа. За тэгээ одоо за 3,800 хүртэл ингээд унлаа гэх юм бол энэ одоо зүгээр нэмэгдэж байгаа хгүй. Энэ бол зүгээр бонус гэсэн үг тий. Тэгээ энэ компаниуд сайхан ашигтай ажиллаж байгаа. Тэгээд дараагийн leg up миний зүгээс Two Bank дотор юу болж байгаа юм бэ? Доллар яаж байгаа юм бэ? Миний таамагийн Орос Украины дайн яг энэ 12 сараас энэ хаваар дахиад нэг амжтай юм болч магадгүй. За тэгээ таад нарж байгаа бол бас энэ дээр нэг wedge руу ингээ явж ийн. Тэгээд доошо breakdown хийн үү? Хамаагүй. Дээшээ явсан ч хамаагүй. Ер нь бол миний хүсэж байгаа юм. Окей. Энэ зүгээр өдөр хоорондын ингээ арилжааны ашиг дараад одоо хамаагүй байлаа гэж бодъё л та. Миний хувьд бол нэг хамаатай биш заяа. Яг гэх юм бол энэ хүртэл ингээ хөрөнгө болт энэ надад хамаатай байхгүй юу? Окей. За тэгээд core mining одоо мөнгөний үн ханш унаад, алтны үн ханш унаад ингээ доошоо ингээ correction ороод энэ 200 хоногийн moving average дээр буцаагаад $10.50, $11 лөө ингээ буугаад ирэх юм бол заа юу. Тэгээд дараа нь ингээ bull market нь өргөжлүүлээд core mining буцаагаад өсөөд хамаагүй структуртай. За юу трейд хийх юм бол ингээ хамаагүй структуртай. Ягаад гэх юм бол ингээд энэ level-ууд байгаа хгүй одоо энд нэг support level байна. Тэ. Энд нэг support level байна. За тэгээ одоо энд нэг шинэ support level гарч ирж байна. За энэгээр ингээ явчаад заа юу тэ ингээд гой структуртэй, supportтэй нөгөө жоохон тэ чанагдаад тэ ингээ явчих юм бол надаа хамаагүй гой, хамаагүй comfortable их хэмжээний мөнгө хийх. Тэгээд хэдүүлээ зүгээр core mining дээр ингээд томоохон correction орж ирэх юм бол заа юу баярлах хэрэгтэй байхгүй юу? Миний зүгээс шүү заа юу. Би бол баярлаад автомата дээр эзэмшдэг хуваа ингээд нэмнэ. Хөрөнгө олтын сан дээр ч гэсэн тулт нь худлаж аавна. Ерөнхийдөө тиймэрхүү. За. Окей. Тэгээд хэдүүлээ одоо ерөнхий зах зээл рүү орцгоё. S&P 500 S&P 500 руу орцгоё. Өчигдөр юу чадсан бэ гэх юм бол S&P 500 жоохон амиа орж чадлаа. Ерөнхийдөө маш эвгүй харагдчихсэн 50 day moving average-аас ингээд доогуур орж исэн. Энд дээр нэг удаа цогсон, энд дээр нэг удаа цогсон. Өчигдөр ерөнхийдөө ингээд доошо цогчоод гэхдээ дээгүүр close хийж чадлаа. QQQ дээр бас ер нь бол адилхан та харж байгаа бол бас гой ногоон candle хийж чадлаа. Ерөнхийдөө нэлээд хүчтэй candle гэсэн үг. Энэ бас энэ бол хүчтэй candle гэсэн үг л дээ тий. Ер нь бол энэ хүчтэй candle байсан. Энэ бас ерөнхийдөө дайжгүй candle. Тэгээд ерөнхийдөө юу болсон бэ гэх юм бол bull market трендээ аварч чадсан. За Dow Jones дээр өчигдөр бас ярьж исэн нэг санаа зовох юм байхгүй. За Dow Jones-ийн candle арай жоохон царай муутай. Гэхдээ Dow Jones-ийн структур юм бүгдээрээ ерөөхдөө хамаагүй сайн тэгээд маргааш би бас дахиад хэд хэдэн шинжилгээнүүд танилцуулъя. Бас хэд хэдэн компаниудын үнэлгээ шинжилье. Тэгээ энэ видеоны доор мэдээж core mining-ийн шинжилсэн санхүүгийн модель байгаа. Тэгээд та өөрөө бас тэргээр тоглож болно. Маргааш шийдвэрлээ эргээд уулзгая. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа,
болон анхан шатны бүх суур мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.